удаа баггүй. Энэ засаг тоосоод ийш. Яг тэр антинны лагур ийш дахиад тэгэл тантаа шагаасаа. Одоо хэдэн жил? Одоо тэр антин байгаа. Ээж хоёрын ийсээ ажиллаж байгаа юм уу? Баяртай. Öltük mü? Чачигэл. Нэг шишгэлэр. Ямар юм биш нэрээ мартчихлаа. Ээж. Шилбэр тийм найлар юм байна. Энэ тэмээрээс айсан 10 он. Энд байна. Тэмээнээс айгаад сууч чадаагүй.
Sa шуган байхгүй өнөө өөр байна. Хоёр. Сэрээд ороод байна. Энд нэг санд. Танаас чинь Цааш явж байгаа. Хулгай аваад гом. Авчтай. Харж байгаа тагээс өгч байгаа. Болоогүй. Аав тагын дээр чулуу болсон шүү нэг. Юу? Хараа зарчсан шүү. амын нарчих юм бэ энэ дүүг чинь. Бас Юм тал болмоор. би нэг найлж найл. Доо нуу тайлс. Дараах. Юу гинэ? Секрути. Надад жижиг гар буугаа дулаад гэдэг. Энийг атаас аваа. Энэ нэг Айгүй тэгсэн. Өөр хангаа руу ороогүй байна. Юу? Энд чинь наан нэг гэж. тэр юуных нөгөө Бид андуурдаг тий. За ингээд ямар хэсэг аялал 2026 үр хангаа гэсэн аяллаа нээсэн мэдэгдээ. За манай энэ аялал бол өөрмөц 5 гэр бүл оролцож байна. За чухамдаа яагаад үр хангаа аймаг ингээд аялж байна гэвэл бид нар бүгдээрээ үр хангаа уугуулсан, үр хангаа төрсөн, үр хангаа өссөн, үр хангаа амьдэрсэн. За бидний ээж аав эмээ өвөө өвгдээч бүгд энэ уурхай гэх бидний үүсэл гарал уурангах юм аа. Тэгээ энэ удаагийн аялал бид нар бол ер нь гэрүүлээр бол ирж исэн үр хангаж тийм ээ бүгдээр ирж исэн. Гэхдээ нийлж багцаж бүгдээрээ ингэж онцтой ирж миний бид хоёрын ээж аав хоёр буюу та нарын минь хайртай эмээ өвөөгийн нутагч байсан энэ сайхан нутагт ирж ингэж өөрсдийн энергийн сэргээж ирж байгаа нэг утгатай учиртай юм байна. Яагаад гэвэл хүн нэг л удаан амьдрахтаа болох ч юм байна, болохгүй ч юм тохиолдолд өнөө туулах амьдралыг туулна. Гэхдээ болохгүй зүйлүүд байхад хамгийн том засал нь бүгд эцэс байдаг, ээж аав байдаг. Хамгийн том бурхан нь ээж аав. Бид нар амтураад өшөө олон янз бүрийн бурхан шүү дээ. Янз бүрийн заслгээд бөөл амгүй явдаг бол үгүй юм аа. Өнөөдрийн их гэж байгаа галын дахиад бүх хүн заслуулж байна. Энэ бол ээж аав хоёрын
удам судрынхаа нутаг дээр ирж өөрсдийнхээ их усүрийн нутаг дээр ирж галын засал хийж өөрсдийнхөө амьдралыг нэгхэн насныхаа амьдралын зам мөрийг асралтай зам мөрийг үүдийг нээж хүн бүр өөрөө өөртөө засал хийхээр сайхан галын дахилхийн тэгээд үзэсгэлэн сайхан байгалийн үзэж аялна шин сайхан үзээгүй хараагүй юм сонирхон хажуугаар нь бид нэр өв дээдсэн хүндлэж ээж аваагаа хүндлэж их усүрээ бүгдээр олох гэж тийм ээ ингээд өөрөө өөртөө засал хийж амьдралаа их сайхан болгох гэж ингэж явцгааж байгаа шүү энэ бол энэгээр онцлог байгаа шүү Би энэс ийм чулуун бүгж мөгж амар болдог. Дээр үе. Дээр. Сони уулын ингээс. Амар сони. тэр хүний хийсэн юм байна Тэгээд аягч бид хурга хариулсан. байна чи Тэгэхээр тас шуугаа сүнг Шүүрчтэй. шүүргэл хурга шүүрч гээд Тас шүрээ явцдаг. гэж ойрлоо. Бид хэдээ эргэлдээ хэлтэй. Дээр үе нөгөө нэг мөнгнүүд их олно. Хм. Тэгээд тоглож байгаа л тэгээд хайсдаг. Тэгээ хэрэгсээр мэрэгсүүр дээр ирж байна. Сая ингээд өөр агаа ингээд хаалгаа орж ирэл ингээд яваал ингээд замын засал тэр хөгжил гоё байна. Ямар гоё. Мати. Ашиг. Үнэрт нь баярлаж баясаж бидний нүдэнд үл үзэгдэх хээ бихтүүд маш ихээр баясаж та нарын сүнсүүдийг дээш нь өргөж ад сэмрэж чинь дээш нь яаж гэдэг шүү хэмрэж асааж байдаг шүү. За одоо энд ингэхлээр хүүхдүүд юм болчихсон шүү. Ингээ энэ бол мод нь болохоор зүгээр галын суур болж өгч байгаа байхгүй. За тэгээ модон дээрээс за одоо ингээ сайхан хомоод нэг. Энэ ингээ сайхан олон жил болсон одоо өөрөж хэрэггүй ингээд одооны хомоос их хэрэг маш гоё үнэлтнэ. За тэгээ энэ үнэлт одоо эргэн тойрон байгаа уул усан эсэлтүүд, хийбихтүүд, бохтууд баярлаж байна. Тэгээд тэднэрээс чинь хийбихтүүдийг баярлуулах гэж энэ сайхан үнэлтүүдийг ингээд хийх юм аа. Ингээд галынхаа юм дээрээс сайхан олон жил болсон бүтэц хомоос хийх шүү бүгд. За ингээд бүгд нэрээ хэлээд за бид нар бол адиа явсан гэж хоёр миний амьдч байсан ээж аав хоёр эмээ өвөө хоёрын бууран дээр ирж гал голомтыг нь засаж энэ гал голомт бидний амьдралыг бий болгосон бидний биеийг бий болгосон бидний амь насыг бий болгосон хүмүүс энэ сайхан амьдралыг хайрласан учраас одоо энэ гал шиг ээж аав хоёрын бий болгож төрүүлж өсгсөн тэр сайхан хайр бидэнд ирсэн энэ сайхан амь бие амьдрал улам өөдөө дэшээ байна гэж өөрийнхөө хүсэж байгаа үгнээс эрүүл их гэдэг үгийг бол хэлдэг. Бусдын бол дандаа боддог. Тийм ээ боддог шүү. За хүн бүр сайхан бодсон сонсон юм аа. За одоо энэ үнийг чинь болохоор зэрэг Та өөрөө маш баярлаа. Одоо дүүрэн хийбихтүүд бидний таарсан байгаа. Хийбихтүүд их бохот шүү. Бидний нүдэнд үл харагдаж байгаа. За ингээд энэ галын зүйл гэдэг маш том тасал болж байгаа шүү. Бид энэ улам ухсааны аав ээжээсээ аав зөвхөн сүнсүүд маш их баярлаж тойрч инээж хөвчж бид нарт баярлаж хүн нэг бүртээр ирж сайхан зүйлийг хийж байгаа шүү. За тэрэнд нь бүгдээрээ эмээ өвөөгөө ээж аавыгаа бодож за одоо сайхан ингэ хөөе. Улам гоё үнэр гарч байна те. За энэ сайхан атсан эмээ энэ сайхан атсан. Аа за өнөр бол янзын байгаа. За энэ өнөр биднээс гадна Харцсан шүү. хад баярлаж байгаа наа. За ингээ очсон байвал аваад хийгээд байж болно. Нэрээ хэлээ, овг нэрээ хэлээ, бодоод өөрөө өөртөө засал хийж юм болохоор Тэнтгүүгийн мөнх жаргалан. Яг үнэ ингээ чанга гэлээ цувраад болчихсан юм. Өнөр танаар энэ бол гайхамшигтай сонссон шүү. Дахиад Эрүүлийн их байх болтугай. Алсан бүхэн сэтгэл
юу гэсэн сүх эрүүл сайн сайхан их бүрэн сайн сайхан өнөр одон судраа сайн сайхан эндээс аваад хийхийг хүсэж байгаа хүмүүс нь хийж байгаа юм. За одоо өөхөө. Хийх. За өөхнөөс аваад хийх юм байна. За одоо энэ өөхний өнөр бол одоо савдгуудыг баярлуулж идэж хоол идэж байгаа гэсэн. Тэнгэр газрын одоо энэ чинь одоо том хайхнууд байгаа шүү дээ. Тэгээд дайргын бол зүгж байгаа. Бид нар чинь энэ өөх тоосон бүх юмний өнөр баясаа тооч яваа дуулаад камерч нь бүх ивэлээ толгойд авчаад утас судраач. За ээж хоёрын сүнс маш их баярлалаа. Харин дүүрэн камерыг тооч явж байгаа. За минь өөхөө хийсэн үү? Өөхөө хийж дууссан уу? За одоо миний өөхөр энэ аг энэ туссан их байлаа. Өнөөдөр нагнаас аваад хийсэн байлаа. Нагнаас аваад өндөр юм байна. Нэр багсан. Яасаа. Баян байгээ. Хүүхдүүдэр баян. Тийм баян. Уни баян. Хүүхдийн баян. Заагээ нэгээс хаваач. Үлэтгий болгоо шүү дээ. Зөндөө шумал байна. Их Мужик зурагтай чинь. Бичлэг хийсэн. Би бичлэг. За би зөв. Тэгийг даа. Нэг ид гарна.
Бичлэг. 그리고 여기 우리 거기에 가라 산 넣죠. Цааш тарамд. Багын ботороо. Марч байгаа. Эдэн жилийн дараа хөөн охин нь ирлээ. Тэрээ. Оо яа. Энерги авч. Нааштай гоё. 아마 이래. Удаан 93 оны. Уран сарын 2-ны шөнийн 0-ны цагт хулгай цаг төрсөн. 자, 책 읽혀. Алтан жил 12 сарын 2-ны өглөөний 9 цаг төрсөн. 살았지, амар. Тэнгэр маа төрсөн. 자, 이렇게. Асаа, сайн юм. Энэс батц өргөд өргөж юм шиг. 에이. Яа том хүүхэд. Том ийж байгаа. цагаан юм байлаа гэдэг шиг. Мөнхий төрөж сахар зурнаас туураад өгч. 자. А нөрөл тэндээс
나 비디오 얘기를 못 들을. Ямар суулгах юм байна. За бүжиглээрэй. Хай дураарай. Та бүхнийгаа нэг өрөөгөө за нэг хоёр үг хэлье би. За энэ адаа гэдэг хүний өвөр ачнаар ингээд сайхан бүгдээрээ цуглаад явж байгаа. Тийм учраас та бүхэн маань үрээ танихгүй, баян үрээгээ танихгүй, баян үрээ танихгүй өнөр болоод үр хүүхдүүд нь эндээ ирж ахин сайхан ингэж зугаалж цэнгэж явцгаагаараа гэж ирээё.
Яг аялын дөнгөж 2 дахь өдөр. Дөнгөж 2 дахь өдөр. 8 гэсэн үстэй. 6 өнөг үстэй цаанд явчих. Одоо оруулын ардаа. Энэ явдлаас 6 цагийн дараа гэдэг. Энэ явдлаас хойш 6 цагийн дараа явцгаа. Энэ явдлаас 6 цаг болоогүй. Явдлаас хойш. Гэлтчихэд шүү. Юу юм бэ хараа. Энэ явдлаас хойш 6 цагийн дараа. 어디서 쓰고 오가? 어느 것도 쓰고 오갔어. Birthday, happy birthday, happy birthday to you. 자, үлээч. Намаа гоё юм бодсон одоо. За, зураг авсан уу та? Зондчоо. Дөрөвгөөс онцлог боссон даа босоо үлээ. Аа. Хасаг сууж байна. Тийм өмнө урнаа юу болгож суу. За, зүгсэн дүүгээ уулаач. Яг гадаа энэ чиглэл үү чи өөрөө. Зарж ирсэн үгэлч ингээл Сууж байна. шампагаас сууж байна жаа. Суугач. Би соохот хөргөө. Суугаад байсан. Минь манай чи мууч. Это он. Это аргатны юм өгдөж алаашдны юм өгдөг, эмчтний юм өгдөг, хишээд авчдны юм өгдөг. Тийм. Тэр цагаас рачдагсан байсан. Яас. Гадаа гараад нөгөө доорно. Гоноор Залилж байгаа юм бичдэг. Аа за. Шунхтай хайрхныг бордол мэд. Мэдэн шүү дээ. Хаана вэ? Би хажууд. Хатар дээр ч нү. Шунхтай өмнө дурсамж зураг хийх болно. Хамгийн гол уулзалтын мөн чанар үлдэс тэр. Тэгээд
маргааш өдрөө өнгөрөнө. Нөгөөдөр өглөө бас л өглөө хөтнө. Гүй. Ихсээс шүтэж тахиж ирсэн нэг тахилгатай овоод очно. Та нар очимор санагдаж байна уу? Их л ухлаасаа. Одоо тэр энциклопед ярина. Их баяртай байна. Төрсөн ихчдүүсийн төрсөн ихчдүү хоёрын үр хүүхдүүд үр сад ингээд намайг зориод нутгаан зориод нэг хэг нутгаас нутаг усыг сангалзаа хавэс Европ ТВ-с зорин ирсэн явдалд их баярлаж байна. Тэгээд нэг одон мөхсаа залгамжлаад үргэлжлээд ингээд өнөр өтгөн болоод нутаг усаа амтан ах дүүгэн гэж ирсэнд за бас дахин баярлаж байна.
ингээд одоо түрүү чинь том одоо 70 насыг зоогж байна. Ихчдөө хоёрын 10 хүүхдийн томчууд нь одоо би ихтэл 70, шавдар ихтэл 70. Тэгээд үргэлжлээ. Тэгээд одоо бүлийн ихчдөө ингээд утсан дээр групп нэгэт гэрээ. Тэгээ амар мэндэ мэджээ. Хаа юу хийж байгаа одоо дуулж бай, сонсч бай, ярьж бай. Тэгээд дахин одоо залуучууд та бүхэн одоо энэ уулзалт энэ ураг төрлийн баримтлагыг батжуулаад уламжлаад тэгээд ургийн баяр хийхийн төлөө нэг санаа нэгдмэл зорилготой зүтгэцгээ дээ. 3 жилийн дараач байт юм уу? Тийм ээ. Бүр эрэгүү улсууд байгаа шүү дээ. Дөрвөн хүүхэд мэнсэн байдаг. Дөрвөн хүүхдийн том нь манай Цэрэн Дулам ихч байдаг. Дараагийнх нь Пунцаг ах маань байдаг. Дараагийнх нь миний ээж Жавзан гэж хүн байсан. Дараагийнх нь манай цогох цогтох хэлбэрийн маань ээж Асцуг ихч гэж хүн байсан. Ингээд дөрвөн ах дүү нэг эрэхтэй, гурван эмэгтэй. Энэ дөрвөн ах дүүтэй Жамин гэж өвөөтэй, Хамсрын гэж эмээтэй ийм бүлийн хүмүүсээ бид нар. Тэгээд яг ихчдүүсийг бүлүүд гэж ярьдаг. Одоогийн яриагаар бол үеэлүүд гэж ярьдаг тийм ээ. Тэгэхээр яг одоо төрсөн тэр хүний яг төрсөн хүүхдүүдийн Жавзан буюу миний ээжээс эндээс манай хамгийн том ихч шоодгор дараагийнх нь орхинд очсон байгаа манай Батэр гэж ах байсан. Дараагийнх нь Ариуна гэд би миний хамгийн багтуу Туул гэд одоо бас зарвархээ явж байгаа 28-тай бас ажилтаа гэрж удааг ингээд бид дөрвөлээ байдаг. Одоо гуруулаа байгаа гэсэн бах маань нөрөн дусаа. Тэгээд дараа нь дасан хүчийн хүүхдүүд гэхээр хамгийн том нь манай цог ах шоодрч хоёр маань хоёр үеэл маань чицээ 6-7 сарын зөрөөтэй. Зөрөөнд ах нь цог ах. Араа 6 сарын дүү шоодрч. За тэгээд дараагийн манай цогт ах байна.
Дараагийн манай Баатар босож мосоош тээ Баатар манай хүүхдүүд мэдхгүй. Манай цогтаа. Энэ бол манай хамгийн том цог ах ялтаад төрсөн дүн цогтаа. Цогтаахын доотлын зулаагаан гэж төрсөн Баатар ах гэж байгаа. За Баатар ахын дараа Цогтлаатар. Цогтлаатар үлээ. Цог Баатар, цогт Баатар, цог дандаа гоё цог гоё. Цог босоош гэж. Битээр жанцах юм байхгүй. Битээр жацаа. Нэг оноо. Битээр 63 оноо. Битээр баг байхад ихэр гэдэг. Одоо ямар байна? Ихэр гэдэгээс. За цолмонгийн дор цог бат гэж залуу байгаа. Тэр хинтээ амьд амьдардаг. Энэ удаа хэлсэнгүй. Цогтын дор цогт сайхан гэж сайхан залуу хамгийн баг. Эхнэр нь эндсэн байна. За бас хин битэмээ бичитмаа гэж дижитмаа гэж ирсэн байна. Ингээд цогт сайхан нэмэн төлөөлж ирсэн байна. Ингээд бид хэд ингээд үеэлүүд юм аа. За ингээд биднээс салбарсан хүүхдүүд энд бас ирсэн байна. За манай цог ахын шинэн бат. Тэр Ажлаа хийгээ явсан шин. Манай цог ахын шинэн бат гэж сайхан хүүхдээ. Тэр удаа уужгаа залгуул. 81 оны. За дараа нэлэн. Дараа цогт ах 2 хүүхэдтэй. 3 хүүхдээ одоо ирээгүй байна. За ингээд өөрийнхөө сайн мэдхгүй танилцуулаад явах уу те. Өөрийнхөөгээ танилцуулаад та нар эргээд нарийн бус танилцаа. Одоо хоёул оноор жагсаа зогсоо зургийг авсан юм байна. За тэгэхээр одоо Эрдэнэт хотод бид нар Өвөрхангай аймгаас 90-ад оны эхээс эхлээд бүгд Эрдэнэт рүү шилжсэн. Миний аав Осрын Адиа гэдэг мөн энэ хожирт сумын хүрэл үгнүүд юм байгаа. Тэгээ миний аав охтууд олуулаа бүгд хожиртэй. Тэгээд аавын талар маань болохоор охтууд олоогийн уулзалт хүрлийн ургийн баяр гэдэг маш их ахтүсэг тийм уулздаг учирдаг биеүнээ таньдаг энэ ахтүсэг хүмүүс байдаг. Бид нар энүүгээр ирээд цогхоор нэг дайраад ингээд хардаг. Тэгээ цогхоор уцаар ирж ягаад ерөөсөө одоо амтан ахтүсэг гэцгаая. Уулзч учирдаг болъё. Өөрөөдөө хойч үе хүүхдүүд очисэнараа танилцуулъя. Энэ жамин өвөө хансрын эмээ хоёрын хүүхдүүд бие биенээ таньгаа боллоо. Одоо шил би сая цогцойхныхаа эхнэрийн нэрийг мэдэхгүй явж штэ тийм ээ. Гэх мэтлэн ингээд танихгүй боллоо. Одоо хэдүүлээ ингээд нас 50 60 гарцгаа 70 хүрцгээлээ. Ийм сайхан наслаад ингээд явж байгаад амьд минь сайхан амьдарч байгаа дээр та нарыгаа хооронд нь танилцуулъя. Нэгэн сайхан гэр бүлийн үүсгэе. Ахлагч томилъя. Одоо яг 40 гарцаа одоо хамгийн том манай энэ шинэн бодлоо. Загсаа надад та нарыг. Тэгээд ингэж яриад энэ цуглыг бид нар бас үндсэндээ миний хүүхдүүд манай шоолдрч бид нар Эрдэнэт Өвөрхангай гараад Эрдэнэт очсноос хойш Өвөрхангай дээр ер нь ингэж ирээгүй. Тэр би нэг яг албаны ажлаар тэр хайнаг очдог. Багын туссан чинь манай энэ цагаар ихэн дүүнэр асуугчийн амьдрал бүр ингээд ой танд бүтэн байдаг. Тэгээ манай цагаар дарах анагаахын дээдээ оюутан болоод бид нар дундаа хамгийн өндөр боловсролтой одоо хамгийн мундаг нь байсан. Дүүнэраа бүгдийн хоолнд өгсөн гэж би хардаг. Маш сайхан сэтгэлтэй, ухаалаг, номыг уншдаг. Намайг дөнгө сайн байнаар ном хэр уншдаг уу гэж асууж номонд оруулж исэн манай цагаар дарах байна. Тэгээ хөөхөн сарайлаг юм том хүнсгтэй хөөхөн ах байдаг байсан. Тэгээ хайртай байлаа цагаар дарах одоо ч гэсэн мэдээ маш хайртай шүү. Дараа би цогт ахыхаа нэг сайн мэдэхгүй хүртлээ миний дурсамжинд яаж үзэх гэхээр ийм том булчинтай өндөр. Тэгээ